вакцин хийлгэсэн хүн халдвар тараах боломжтой юу? Сүүлийн үед Улаанбаатарны вакцин хийлгэсэн хүн өөрөө өвдөхгүй ч бусдад халдвар тараадаг гэх төрөгдүүлсэн мэдээлэл цахим орчинд түгээжээ. Тэгвэл үнийг баримтаар хэрхэн шалгасныг одоо харцгаая. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэв дэлхийн хүн амын 95% нь Улаанбаатарны эсрэг вакцин хийлэгвэл уг өвчнийг бүрэн устгах боломжтой гэсэн судалгааны дүн танилцуулжээ. Тэгвэл өмнө нь бид үнэхээр вакцинжуулалтаар ямар нэг өвчнийг бүрэн устгаж байсан уу? Хариулт бол тийм. Жишээлбэл цагаан бурхан бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ноцтой халдвар өвчин байсан ч вакцинжуулалтын ачаар дэлхийд даяар бүрэн устсан цорын ганц өвчин юм. Энэ нь бусад халдвар өвчнийг ч устгах боломж бий гэдгийг баталж өгч байна. Дэлхийн улс орнуудын хамрагдалт энэ цар тахлын жилүүдэд буурсантай холбоотой буцаад нөгөө вакцинаар сэргийлэгдэх халдваруудын тохиолдол дэлхийд дахинд нэмэгдсэн. Энэ бол угаасаа л Улаанбаатарны хувьд бол маш халдварлалт өндөртэй дөгөө хүмүүс бол өвдөх. Дэлхийд дахинд бол энэ тархалт дэгдэлт бол 23-24 онд маш өндөр байсан. 25 он гарсаар буурах хандлагатай байгаа. Тэгвэл Улаанбаатар өвчний эсрэг вакцин хийлгэсэн хүн халдвар авах тохиолдол маш ховор, халдвар авсан ч хөнгөн тусдаг байна. Монголын баримт шалгах төвийг даваж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Аливаа мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод think first.